За одоогийн өвчин төгөл рүү ашигт математикийн тухай хууль бол 2006 онд шинжлэгдсэн, найруулагдсанараа өнөөдөр өвчин төгөл рүү үйлчилж байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэл 2025 он хүртэл нэмэлт байдлаар, өөрчлөлт байдлаар бусад хуудлыг дагаад 350 давс нэмэлт өөрчлөлтүүд ороод анхны үзэл баримтлалаа баримталтаа нийцэхгүй байна гэсэн ийм дүгнэлттэй хууль байгаа. За мөн эрс соёлын салбарын болохоор ашигт математикийн тухай хууль 2006 онд батлагдсан байдлаараа зарим агуулгууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад ер нь хаалттай болж байна. Ер нь хайгуул хийхэд төвөгтэй болж байна гэсэн байдлаар янз бүрийн баримтуудыг дэлгэдэг болсон. Тэгээ нээлттэй ярилцаж ч байгаа. Тэгэхээр ашигт математикийн тухай хуулийг бол сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ төлөвлөгөөнд туссан ажлууд ер нь хэрэгжихээр байна уу? Яг өнөөдрийн ашигт математикийн тухай хуулиараа. За хэрвээ энэ хуулинд өөрчлөлтийг оруулъя гэх юм бол одоо энэ хаврын чуулганаар бол нь оруулж ирвэл амжих юм шиг. Гэхдээ одоо хугацаагаа бодоод үзэхээр хэрвээ ашигт математикийн тухай хуулийг оруулж ирэх гэх юм бол төсөвтэй холбоотой асуудал хөндөж байгаа тохиолдолд хууль тогтоомжийн хуулиараа 60 хоног хилцүүлэх ёстой. Тэгэхээр чинь хаврын чуулганд өргөн барьж амжихгүй, хилцэж амжихгүй юм шиг ийм төр зурагтай ах юм. Тэгэхээр ажил дээр эрс соёлын яамныхан ер нь ямар төлөвлөгөө гаргаж байна? Энэ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгай ажлуудаа хийхийн тулд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж ажиллаж байна вэ? За уян гишүүнтэй санал нэг байна. Уян гишүү өөрөө манай ДЦ дээр ажиллаж исэн хүний хувьд бол ашигт малтмлын хуулийн ажлын хэсэг шинжилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг дээр бол өөрөө гайбрын оролцож исэн хүний хувьд бол хуулийн нөхцөл байдал бол ямар байгаа вэ? Өнөөгийн түвшинд ямар байгаа вэ гэдгийг бол сайн мэдчихэж байгаа бох. За зүгээр улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дээр бол манай яамны төрийн нарийн бичгийн дараагаар хасан дид ажлын хэсэг байгуулагдаад хуулийн төслийнхөө үзэл баримтлал, за хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ шаардлагын асуудлуудыг бол танилцуулаад явж байгаа. За энэ 7 хоногт амжуулаад хуулийн төслөө их хурлын гишүүдэд танилцуулсан хөлбөр дээр бас авах тодорхой түвшинд ахиж ажиллаад хуулийн төсөл дээр их хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаад энэ 7 хоногт бол ажлын хэсэгт хургуулнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа.